Зохиолч Магвны Эрдэнэбат. Зүс ижил өгүүлэг. Дондов 20 гаруй жилийн тэртээ нутгаасаа гарсансан. Зуны дунд сарын тэргэл сартай тэр шөнө ах トゥ амраг садан найз нөхдөөрөө өдүүлэн нарийн сайхан хээрийгээ намрын сардан сойгоорой. Настай бурал ижидээ намрын сардан залгоорой гэсэн уртын сайхан дууг сэтгэл зүрхэндээ хадагдтал сонсож уйлж дуулж суусан билээ. Одоо ч тэр дууны шуранхай өдөр сэтгэлд шүн зүүдэнд нь ихшиглэж эх орноо санах бүрийл энэ дууг аялдаг болсон. Бүр энэ дууг сурч өөрөө ч шаггүй аялдаг болсон төдийгүй монголчуудынхаа дунд уртын дуучин цол хүртэл авсан билээ. Эх орноо санах элэг зүрхээ огших бүрл аялаж суудагдаа. Өнөө өрөө энэ дуугаа нэг сайхан аялмаарч юм шиг сэтгэл зүрх нь хоосроод нэг л биш. Олон жилийн өмнө энд ирсэн даруйда хэл ус ёс журам мэдэхгүй хэцүүхэн л байлаа. Ядахдаа эхнэр хүүхдээ юуны туханд хүрэлгүй чирээд ирснийг ч хэлэхүү зүдэрсэн. Гэвч амьд хүн аргатай гэгчээр зүтгэж одоо бүр энтхийн уугуул хүн шиг болжээ. Дондовт энд ирснийхэн дараа ганцаараа суугаад уйлах өдөр зөндөө л таарч билээ. Энэ тухайга хэнд ч ярьж байгаагүй бөгөөд тэд юу ч мэдэхгүй. Ялангуяа Дондовын хоёр охин Монголоос Америкт ирсэн замаа яг л өвөр хангайгаас ар хангайд нүгэд ирчихсэн мэт шулуун дардан амар хэлбэр байсан мэтээр төсөөлнө. Үүндээ амаргүй замыг туулж энэ амьдралыг босгожээ. Гэвч одоо энэ бүхэн ард үлдэжээ. Эднийх дөнгөж Сан Францискод ирдэг жил Монголоос Гамбат Жаргал гэдэг залуу хос бас л хоёр нэлх хүүхдээ дагуулan зэрэг ирснийг хожим мэдэлцэж билээ. Нэг газраас ирсэн нутгийн хүмүүс хожимч хилээ дотн танилцж нөхөрлөх болсон. Баяр ёслолоор нийлж дарвина. Гамбат тогооч тул энд ирээд ажил амархан олдож, энтхийн нэлээд том хятад ресторанд ажилдаг болж, харин эхнэр нь хоёр хүүхдээ харна. Гамбатын салин өндөр тул жаргалд ажил хийгээд байх шаардлага байхгүй гин. Залуудаа тогоочл болдог байж гэж дэндв туул хоёр заримдаа харамсна. Учир нь Гамбатын ажил тодорхой, өндөр цалинтай учраас төвөггүй амьдрна. Хүүхдүүд нь хүртэл ойролцоо хятад сургуульд сурна. Манай эзэн надад их сайн. Сар бүр нэмэгдэл цалин өгнө. Энэ нэг Шүүсэн Гуан гэдэг хятад байгаагүй бол би ч хамраараа газар хатхан шүү хэмээн Гамбат хаяа хошгиндаг байлаа. Гамбатын хятад ресторан хоол сайхантай тул зочин гийчин ирвэл Дондовд тэдний ресторанд дагуулж дайлах дуртай. Ажил дээрээ Гамбат хаанаас нь харсан ч хятад хүн болсон л хараж явдагсан. Баяр ёслол тэмдэглэж гэр бүлээрээ нийлж явхдаа тэднийхэн хоорондоо хятадаар ярьцгаана. Тэр бүхнийгээ тэднийхэн энэ хужаа нартай ажилласаар угаад бүр хятад болж дууслаа шүү гэж цайруулна. Бас хүүхдүүд нь хятад хэл үздэг учраас тэр гин. Монголд хэрхэн амьдарч байсан тухайгаа ярих гэхээр Гамбат Жаргал хоёр Улаанбаатарын унган хүүхдүүд харин туул бит хоёр хөдөөний хөөсөн мантуунууд. Ингээд л бидний яриа нийлэхгүй. Тэр хоёр ч яриг ихгүй. Харин тэрний оронд Шүүсэн Гуан эзнээ их магтана. За тэгээд аргагүй үстэй. Хүний газар өгөөмөр гараа сунгаж байвал Монгол байна уу, Хятад байна уу, Солонгос байна уу, Япон байна уу хэнд хамаатай юм. Энэ том гүрэнд зүсэж л Аз хүний ивэлд орно гэдэг Тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Нэгэн баяр тэмдэглэсний маргааш өдөр туул өчигдөр чи анзаарсан уу? Гамбатынхан халамцаад ирсэн чинь монголоор яриха болсон штэ. Би өсвөлдөө шал дургу хүрээд
"Хөө жаргалаа. Монголоор яриач" гэж хэллээ. Тэгсэн харин жаргал уучлал гуйгаад дахиж гэрийнхнийг нэгч хятадаар яриулаагүй гэж билээ. Энэ явдлаас хойш бид нээлсэнгүй хэсэг удлаа. Нэг өдөр төм түжигнэж бом бужигнсан гэрийнхээ ойролцоох Харис Титер дэлгүүрийн зогсоол дээр дондов авсан хоол хүнсээ багтаах гээд ухамтаж зогсдол хажуугийн зогсоолд Ганбат гэрийнхэнтэйгээ ирцгээв. Тэр дөрөв дондвыг анзаарсанчгүй хятадаар шулгамлцаар дэлгүүр рүү орлоо. Үгүй мөн сони юм аа. Дандаа хоорондоо хятадаар ярих юм гэж дондвын дургүйч хүрлээ. Араас нь дуудаад ухс хийх гэдэл хөлнж хөдөлсөнгүй, хоолойноос нь авиа гарсангүй. Гүрээ эд чинь хятадууд юм биш үсттэй гэсэн бодол эргэлзэх юмгүй болголоо. Энэ тухай туулдаач хэлсэнгүй. Таг мартжээ. Гэтэл нэг өдөр туул нөгөө хөрш Ганбат маань бурхан болсон гинэ гэсээр орж ирлээ. Чи яаж мэдэв? Сая охинтой таарсан тэгж байна. Аав ээж хоёр нь сайн уу гэж асуугаагүй бол хэлэхгүй нь вэ шүү гэж байна. Ингээд бид хоёр Монгол хүн байна. Хүний ёс байна. Хэл дуулгаагүйч хэдэн ногоон илвчлээд туулыг тэдний рүү явууллаа. Туул утсанчгүй уран муутай буцаж ирэв. Дүүрэн хятадууд байна гин. Бүхий л зан үйлийг хятад заншлаар хийж байна. Монголоос ах дүү нар нь ирж үү гэвлээ. Нэг ч хүн ирээгүй. Ах дүүс нь ядарсан зүдэрсэн улс байдаг тул оршуулгын зардал гаргаж байгаа шүү сангийн үзэмжээр оршуулгын ажил болж байгааг нь эднүүд чинь хятад хүмүүс байсан байна гэж эргэлзээгээ тайлсан шинжтэй ярьлаа. Би түүнд дэлгүүрийн үүдэнд болсон явдлыг ярьж өгөв. Ингээд удалгүй жаргал хоёр хүүхдээ дагуулan Монгол буцжээ. Дондов туул хоёр олон жил айл саахалд амьдарч хаад хилээч явахгүй аргагүй л өөр цусны хүмүүс байна лээ хэмээн дурсан суудаг болжээ. Ингээд тэдний сураг алдрав. Харин жаргал хоёр хүүхдтэйгээ Монголд ирээд дажгүй амьдарч байгаа төдийгүй том хүүн Монгол хятадын хамтарсан төрийн өмчт нэгэн том нүүрсний компанийн захирал болжээ. Мэдээ болгоноор л улс орны төсөв мөнгөтэй холбоотой том юм ярьж харагдана. Гэтэл нэг өдөр танайд хоны телевизийн нэвтрүүлгээр талигаач Ганбатын хүү Есүхэ гарч байлаа. Тогтохтой элбэг хангалуун гэртээ суугаад хэдэн үеэрээ хэрглэж ирсэн эмээл хазаар эд хөрөнгөө танилцуулж суух юм. Нүүр дүүрэн инээмсэглэн ярих түүний эл ярианаас өвөг дээдсийнхээ захиасыг биелүүлж нүнжгийг дааж яваа хүү гэдгийг мэдлээ. Гарт нь байгаа хөөрг гэхэд бараг л 9 үе дамжиж ирсэн үнтэй дэлгэн. Цаашаа юу ч гинэвдэ. Тамхиасaan гадаа гарахаар шийдлээ. Үгүй яа харахгүй л хятад хүмүүс байсан даа гэж бодоход дотор нь давчдаж бүхэнд л төрнө. Дондов энэ тухай одоо хинтэйгээ ярих билээд. Энэ зүс ижил байх чинь цус ижил байхаас ч дутхгүй хортой юм гэж хөөе хэмээн өөрөө өөртөө шивнэн хэллээ. Нөгөө л эх орноо санах бүрий аялагддаг. Нарийн сайхан хээр дооных нь айдан сэтгэл зүрхэнд нь эгшгэлсээр байхажгүй. Эх орноо санан битгэрэх түүний зүрх сэтгэл хоёр нүднээс нь нулимс болон чимээгүйхэн бөмбөрлөө. Зөхөлөг бичсэн Магүний Эрдэнэбат уншсан Эрхэнбаярын Баттарч.